За сайн уу манайхаа юу яцгаанаа өнөөдөр та нартай 2004 он гарч исэн Ella Enchanted хэмээх бас нэгэн дурсамжтай хөөрхөн киног товчлон ярьж өгөхөөр бэлдлээ. Бичлэгээ эхлэхээс өмнө сувгтаа subscribe дарж дэмжээрэй. Тэгэхээр кино маань үлэмж биетнүүд одоонор шидэт дагнсууд болон жирийн хүмүүс зэрэгцэн амьдардаг HD хаан улс дахь үйл явдлаар эхэлнэ. Гол дүрийн бяцхан охин болох Ella маань түрөө дутаагүй байтал тэднийд хамгийн онцгүй бэлэг өгдгөөрөө алдартай Lucinda хэмээх шидэтэн хурж ирэх гэж байгааг мэдсэн ээж болон тэдний гэрийн шидэт дагн Mandy нар Ella-г түүнээс нууж орхидог. Lucinda ч ирээд хүүхдийг асуудал манай хоёр худлаа ярин Ella гэртээ байхгүй хэмээн итгүүлэх гэж оролдсон ч бяцхны маань нуугдсан өрөөний хаалга онгойн дугарсаар гараад ирнэ. Ингээд Lucinda манай охиныг тэврэн авч өөх бэлгээ бодон зогсдол Ella маань тасралтгүй уйлгансаар байсан тул түүнд дуулууртай байх бэлэг өгөн шившиж орхидог. Тэгээд одоо унт гэтэл шууд л үгэнд нь орон унтах ба удалгүй сэрээрээ гихтэн бас л шууд сэрчиж байх жишээний. Wake up. Үүнийг нь харсан Mandy аимшигтай бэлэг бэжтэй буцаагаад ав гэтэл Lucinda ч надад ямар ч буцааж авах бодлого байхгүй. Хэрвээ миний бэлэг талрахгүй бол оронд нь би түүнийг хэрэн болгоод хувиргачих чадна шүү гэснээр манай хоёр ч дуу нэгтэйгээр хэрэггүй гайхалтай бэлэг байна гэж хэлсээр л үлдэн шүү дээ. Ингээд Ella маань шивжлэхийн дагуу дуулууртай охин болсноос гадна үнэхээр сайхан сэтгэлтэй нэгэн болж өсч байдаг ба тоглоомын талбай дээр байх хэсэг охид Arida хэмээх охиныг дээрлэхэж байхад нь манай хүн түүнийг хамгаалтал нөгөөх охин нь Тэр өдрөөс хойш Ella Arida хоёр сайн найзууд болсон байх бөгөөд манай хүн түүнийг төрсөн өдөртөө урин хамтдаа тэмгэлж байдیں۔ Харин Ella-д маань бусдын даалгасан болгоныг өг дуугүй биелүүлдэг нь ихэнхдээ л хэцүүхэн нөхцөл байдлыг авчираад байдаг. Нэгэн удаа манай хүн зураг зурж байтал ээж нь түүнийг хөгжмөө давтахыг сануулдаг ба хурдлаараа гэж хэлэхэд нь хүртэл итгэмээргүй хурдаар ирж тоглож байх жишээний. Ella маань энэ талаараа ээж Mandy нартай хэлэн Mandy-гээс энэ шидийг буцааж чадах хэсгийг нь асуудал түүний шид нь хараахан хүрхгүйгээс гадна зөвхөн энэ бэлгийг өгсөн шидэт тагнал буцаах боломжтой юм бэлээ. Ингээд Ella маань яагаад дандаа бусын үгэнд ордгоо мэдэж авсан ба энэ нь түүнд шудраг бас санагдаж байлаа. Гэвч удалгүй ээжийнх нь би хүн дээр өвдөж Ella-д хандан түүнийг бэлэгнийхээ талаар хинт ч хэлж болохгүйг загтаг ба хинч юу гэж ч хэлсэн бай. Өөрийгөө л харах ёстой шүү. Чиний дотор байгаа зүйл ямар ч хэд хэднээс илүү хүчтэй гэж сануулan өөрийнхөө зүйлтийг түүнд өгөөд амьсгал хураах болноо. Ингээд цаг хугацаач өнгөрч Ella маань маш үзэсгэлэнтэй ухаалаг бүсгүй болсон байдаг. Нэгэн өдөр аав нь түүнд санхүүгийн хүнд нөхцөлд орсон тул дахин гэрлэх болсон тухайгаа хэлдэг ба удалгүй түүний хойд ээж Harry болон Olive хэмээх хоёр охидын хамтаар гэрт нь нүүж ирцгээдیں۔ Мэдээж хойд эгчнэр нь дүрмийн дагуу хорон санаатай байдаг буюу манай хүний хувцсны шүүгийг нь булаагаа зогсохгүй ээжийнхээ өгсөн хайртай зүйлтэй хүртэл шившлэгийн дагуу өхөөсөөр аргагүйд хүрдэг. Гэтэл аав нь ажлын шаардлагаар гэрээсээ хол удаан хугацаагаар явхаар болсноор Ella маань аавтайгаа салах ёс хийн хойд их болон эгчнэрийн хамт үлднэ. Удалгүй хичээл дээрээ манай хүн хайртыг эсрэг мэтгэлзэж байх ба Ella маань ханхуу Char болон түүний аав ах Edgar нарыг үлэмж биетүүд одоонор болон махчингуудтай тэгш бус харьцаж заримыг нь боолчж байгаад нь шүүмжлэлтэй хандаж буруу хэмээн бодож буугаа илэрхийлтэл хайртай харин ханхуу Char-ын галзуу фэн юм бэлээ. Тэгээд мэдээж түүнд хэр халдаахгүй штэ. Тэгснээ манай хүнийг тэнэг болохоор юу ярьж байгаагаа мэдэхгүй гэдэг хүлээн зөвшөөр гихтэн Ella маань шууд биелүүлцдэг. Үүнийг харсан хорон санаатай хойд эгчин түүнийг хүссэн хүсээгүй бусдын хэлснийг хийдэг болохыг нь ойлгоод авчнаа. Үзэгдэл салгидаж хунтайж Char аавгах Edgar-ийнхаа хамтаар Frel дахь дэлгүүрийн нээлтэнд явж байх ба Char-ийн аав махчингуудын дайралтын улмаас нас барсан тул Edgar хаант улсын бүх хэрэг мэдлийг гартаа авсан байдаг. Гэхдээ ханхуу маань одоо нас биеинд хүрсэн учраас удахгүй түүнийг хаан ширээн залах гэж байгааг бид мэдэж авах болноо. Нэрээ Эдгарын Хестен хэмээх могоо нь хүний хэлээр ярьдаг юм бэлээ. Могоотой ойр байдаг хүмүүст нэг итгэсний хэрэггүй л байд юм да. Ингээд дэлгүүрийн нээлт болоход ханхуугийн шүтэн бишигчэд бүр орилдоод бөөнлийн болцгоодیں۔ Тэнд нь мэдээж Ella-гийн хойд эгчнэр явж байхын ойлгомжтой. Харин манай хүн найз Arida-гийн хамтаар махчингуудын эрхийн төлөөх тэмцлээ илэрхийлж байтал Harry түүнийг харан Ella-г бусдын үгэнд шууд ордгийг нь мэдсэн болохоор гэрлүүгээ яв гэд тушаагаатгалгүй яахав. Тэгсэн нөгөөх Фэн охид ч бүр сүүлдээ Char-ыг булаацалтаад араас нь барьж авахар хөөж эхэлцгээдیں۔ Ханхуу маань галзуурсан огтоос сухтаж байгаа санаандгүй Ella-тай мөргөлдөн түүнийг татан доош суулгаад хамтдаа нуугдцгаадаг ба тэднийг явсны дараа манай хүн түүнийг ханхуу Char болохыг нь танин бусдын газар нутгийг булааж боолчлогтон дургууслаа илэрхийлж түүнээс зайгаа бариад явах гэтэл Char Ella-г дуудаж нэрийг нь асуун өөрийгөө хизээч хүмүүсийн газрыг булааж байгаагүй харин хаан тусдаа бусдын адилаар их тайвныг л хүсдэг гэдгээ тайлбарлах гэж оролдсон ч манай хүнд бол угаасаа хангалттай муу хүний тодорхойлттой учраас
Түүний тайлбар нэг падгүй штэ. Тэгээд яг явах гэтэл нуугдаж байсан газраа цүнхээ үлдээснээ санахад нь ханхүү түүнийг яг эндээ хүлээж байхыг хүсээд аваад ирээ гэд явцдаг. Мэдээж манай хүн үгэнд нь орон замын гол зогсож байтал цаанаас нь сүхт хэрэг амар хурдтай ирж байдیں۔ Гэтэл Эла маань хөдлөж чадахгүй бүр яг дайруултгийн даваан дээр ашгүй чар түүнийг түлхэж холдуулан аварнаа. Элаш түүнд талархлаа илэрхийлээд манай хоёрыг ярилцаа сууж байтал хойд өгч нар нь хурч ирэн тэдний яриаг таслаад хайрын манай хүнийг Оливтай хамт дэлгүүр рүү буц гэж тушаадаг. Тэдний явсны дараа хойд өгч нь ханхууд би чиний тухай бүгдийг мэднэ энтер гэд эвгүй сток хийсэн талаараа яртал Чааш түүнээс айгаа зүхтаад явчлгүй яах вэ? Ингээд хайрыг дэлгүүрт босож ирснээ. Элаг тэндээс юм улгаалахыг тушаатал манай хүн чи ийм зүйл битгий хэлгэлтэй гэж гуйх боловч түүнийг юу гэж сонсгов те. Гэтэл Элаг хулгай хийж байхыг нэг зэрэг харан түүнийг хөөж эхэлдэг ба манай хүн ч чадхаараа зүхтаах боловч эцэст нь түүнийг зогс гэж хэлснээр нэг ийм байдалтай баригдчихж байх жишээ нэ. Үүний дараа түүнийг хойд их нь гинт хэрэг хийлээ барьлаа гэж загнаж байтал Мэндэж манай хүнийг хамгаалах гэж хичээн магадгүй түүнд хин нэгэнд даалгасан байх гэж хэлдэгч Хари боломжийг ашиглан Элагийн цорын ганц найз болох Аридаг тэгсэн гэж хэлүүлээдгдэг. Мэдээж үүнийг сонссон хойд их нь найздаа дахиж уулзмааргүй байна гэж шилхийг даалгаснаар манай хүн жуулсаар түүнээс холбоогоо таслах болноо. Оройн үнээс болоод Эла маань үнэхээр их гуниглан эцэст нь Люсиндаг олж хөвчлэгээ буцаах хэрэгтэйг ойлгон гэрээсээ явхаа шийддэг. Мэнди харин түүнд өөрийн найз залуу болох Бэнийг танилцуулах ба санаандгүй байдлаар 20 жилийн туршид номонд гацчихсан юм бэлээ. Гэхдээ зүгээр ч нэг ном биш, харин ямар ч хүнийг хаана байгааг нь харуулж чаддаг шидтэй байдیں۔ Ер нь бол болор бөмбөлөг шидэт талтай төстөө гэж хэлж болохоор тэгээд Бэнигийн тусламжтай манай хүн Люсиндаг Giantfield байгааг нь олж мэдээд түүнийг аван аялдаа гарах болноо. Явхаасаа өмнө харин хойд ихийнхээ даалгасан цэцгийг авчирч өгөхдөө хортойгоос нь үлдэн хариугаа авчаад явна штэ. Ингээд Эламын замдаа явж байгаад хэсэг танхаа гарууд нэгэн одоог тамлаж байхдаа таарч түүнд туслахаар очтол бүр гуруула байж таардیں۔ Тэгсэн нөгөө одоо Элад маань тэднийг хэрхэн цохих, яаж өвшүүлэхийг нь хүртэл зааснаар манай хүн зүгэнд нь орж өстө үзүүлж өгдөм байгаа зү. Үүнийг харсан танхаа гаруудч галзуу хүүхэн байна гэсээр зүхтцгаадаг. Тэгээд түүнийг суултал өөрийгөө Исланан хэмээн танилцуулаад ойгоор ганцаараа явах нь аюултай тул өөртөө хамт явж оройхол итгийг санал болгоноо. Ингээд түүний амьдардаг газар иртэл Исланан гитэж байраа сүйд болдог ба манай хүн чинь бусад одоо нараас арай өөр буюу дуулж бүжиглэх дургу харин өмгөөлөгч болохыг хүсдэг. Гэтэл хаан тулсынхаа хуулиар бол одоо нар зөвхөн дуулж бүжиглэн бусдыг хөгжөөх үүрэгтэй тул энэ нь зөвшөөрөхдөггүй зүйл юм бэлээ. Тэгээд яриан дундаа Бэнийг ярьдаг ном болохыг нь мэдээд түүнтэйж бас танилцах болноо. Харин энэ хооронд Элагийн хойд их нь ханхуугаас манай хүнд ирсэн урилгыг өмнөөс нь хүлээн авч огтой дагуулan үдшилтэнд явахаар бэлтгэж байгаа нь харагддаг. Үзэгдэл солигдож Эла Исланан хоёр одоо нарыг үдшилтэд дуулуулахаар албатан авч явж байгааг харах ба Эла түүнд хандан ханхууд өрөх бичиг барьж энэ байдлыг зогсоох хэрэгтэй гэлтэл Исланан эхэндээ эсэргүүцдэгч сүүлдээ зориг шулуудан зөвшөөрч тэдний зам нэгтснээр хамтдаа явахаар болноо. Маргааш нь тэд ойд явж байгаад махчдтай таарч юу юугуул тогоос аваа гаргаж ирээд манай хоёрыг зооглох гэж чичрээ надیں۔ Ядчих Эла маань хөөрхий хүний аясаар юм болохоор битгий хөдөл гэж тушаасныхан дагуу хөдөлгөөнгөө хөшиж тоогоолоо орох гээд дүүжлээстэл байж идэг. Харин энэ үед нь ханхуу маань хүмүүстэйгээ ирж тэдэнтэй тултан буулгаж авах ба тэдний нэгээс аавыг нь хөнөөсөн эсхийг асуудал харин түүнийг хаан ширээнд байх үед бид тайман амьдарч байсан. Тэр сайн хүн байсан атал яаж түүний амьд хурж зүрхлэх билээ дээ гэж идэг. Чаар үнийг сонсоод тэдэнд итгээгүй боловч амийг нь өвшөөн явуулах болноо. Манай хүн харин ихэндээ ханхуутай маргалтан түүний тусламж хэрэггүй байсан мэт аашлах боловч сүүлдээ бүдүүлэг зан гаргасандаа уушлал хүсээд өөрсдийг нь аварсан талархлаа илэрхийлдэг. Тулааны үеэр Чарын гар шархацсан тул Эла түүнийг нь боож өгөөд зарж буй газраа хилтэл ханхуугийн явж байгаа газартаа нэг зүг байж тааран Элад хамт явахыг санал болгоход манай хүнш татгалзах боловч хажуунаас нь Исланан түүнд хамт явъя гэж хэлгэснээр манай хэд хамтдаа явахаар болцгоодог. Замдаа ханхуу Эла хоёр маань бие биенээсээ асуулт асуунгаа хоёулаа ганц бие болохоо мэдцгэн чимээг бүхэн дотроо баярлан явж байтал Исланан боломжийг ашиглан өмгөөлөгч болох өргөх бичиг байж болох хэсгээ асуутал Чар түүнд өөрийнх нь мэдлийн хэрэг биш тул оронд нь ав гахтайгаа уулзахыг зөвлөн өөрт нь хамаагүй мэт аашлтал үүнийг харсан Элагийн урам нь хугаран уурлаад давхиж штэ. Чарч түүний араас давхисаар тэд толгод дээр гартал үлэмж битүүдийг цэргүүд харгисаар боолчлон ашлуулж байхдаа таарч хизэнээс тайван байсан тэдэнд ингэж хандаж буйд ханхуу маань итгэж чадахгүй явцгаанаа. Ингээд тэднийг Giantfield ирэхэд харамсалтай нь Люсинда айл хэдийнэ явцсан байдаг ба манай хүнч Бэнигээс хаана байгааг нь асуудал тодорхойгүй газар шаал согтуу явж идэг.
Тэгтээ энэ шидэт агн бүр үнэн бүтэхгүй тий. Эламайн загалмаалсан их нь энд байхгүй тул явах болсноо чарт хилтэл түүнээс өнөөдөр энд үлдэхийг хүсэхэд шууд өвөнд нь хүчээр орж байхыг анзаарсан ханхуу маань түүнд сонголт өгөн хүсэхгүй бол үлдэх хэрэггүй дээ гэжээдээ. Бараг анхудаа л өөрт нь хүн сонголт өгч буйг харсан Эламайнч тэгээд үлдэхээр л болдог. Манай хүн яриан дундаа Люсиндаг одоо хаанаас олохож мэдэхгүй байгаагаа хэлтэл чарт түүнийг ордныхоо бүртгэлээс хайгаад үсхийг санал болгосноор маргааш хамтдаа нийслэл рүү явхаар тохирцгоноо. Харин аав гахынх нь могоо нууцаар дагаад ирсэн. Тэднийг тагнуулдаад явж байдаг. Гэтэл үлэмж битүүд Эльфийг маань хүчээр дуулуулах гэж байх ба Элаш түүнийг дуулдаггүй тайлбарлах гэж оролдоод оронд нь өөрөө дуулахар болоодохноо. Тэгээд манай хүнийг тэрүүхэн тэндээ хөөхөн дуулж байхад нь энэ тэндээс чанга ирч хүчтэй гэж тушааснаар Эламайн ч өстө үзүүлж өгтөн байгаа зү. Үүний дараа манай хоёр ярилцсан бие биенийхээ талаар илүү их мэдцгээн чарт үүнд үлэмж бийд болон одоо нарын асуудлыг авгахтаа хэлэн хуулийг хүчингүй болохыг гуйх талаараа хэлтэл үүнийг сонссон Эла түүний хизээ нэгэн цагт гайхалтай хаан болно гэж хэлэн урам өгдгөө. Тэгээд манай хоёр сүулдэ нэг нэгэндээ татагтан үнсэлцэх болноо. Харин энэ Исланин маань үлэмж охиндоо яриа өрнүүлэн хоорондоо хөөрхөн холбоо тогтоож байгаа нь харагддаг. Маргааш нь тэднийг ордонд иртэл манай хоёрыг анзаараагүй байхад нь харуулууд Исланин ханхуутай амд явж байгаад нэтгэлгүй хөөгд гаргаадахтыг. Харин Элагийн хойд эгчнэр нь айл хэдийнэ ордондоо танилцгаар Фен охтын хамт ирсэн байдаг ба ханхуг Эладай хамт явж байгааг харчаад өстө боож өгөх шахсаар нэг зүйл сэдэн явцгаадаг. Манай хүнч тэднийг энэ байгааг мэдсэн тул яаралтай Люсиндаг олох хэрэгтэй байгаагаа хэлээ зогсож байтал Эдгар тэдэн дээр хурж ирэн Эладай танилцаад манай хүнд ямар нэгэн асуудал байгааг нь анзаараад авчдаг ба хажуунаас нь түүний могоо Элаг маань замын туршид ханхугийн толгойг угааж аюултай шин санаануудаар дүүргэж ирсэн гэж хачирлаастай. Үүний дараа Эла маань мангар зузаан бүртгэлийн номноос Люсиндаг олох гэж хичээн сууж байх хооронд ханхуу маань Эдгар ахта үлэмж битүүдийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа талаар хэлээд ярилцах гэж оролдтол энэ тухай чамайг хаан ширээнд засны дараа ярилцъя гэд хөөхөн аргалчнаа. Ханхуу маань үргэлжлүүлэн авгахтаа өнөө орой үдшилтээр ялаад гэрлэг санал тавих гэж төлөвлөсөн талаараа хүртэл хилээл амждаг. Гэтэл энэ үед нь гадаад чимээ шуугаан сонсогдсон Эдгар яваад очтол Элагийн хойд эгчнэр түүнтэй уулзах гээд ирсэн байжээ. Эдгарч мэдээж амдаа орсон шар тосыг юу гэж хэлээрээ түлхэв. Харийг Элагийн талаар мэддэг зүйлсээ хэлвэл ханхууг чамдаа гэрлүүлж болох юм гэхдээ нөгөөх нь шууд л манай хүнийг бусны хэлсэн болгоныг яаж чадалгүй биелүүлдэг болохыг хэлээд төлгөө яах вэ? Үнийг мэдсэн Эдгар манай хүн дээр очиж шууд л шалгаж үзэн үнэхээр юуч байсан биелүүлдэг болохыг нь хараад өнөө шөн чаар өөрт нь гэрлэг санал тавих үеэр түүний хөнөөхийг даалган хутга өгөө надий. Тэгснээ чи энэ байгаа сайн хэрэг би өөрийн биеэр түүний хөнөөхөөргөө боллоо гэж эдгээс гадна хаан болохын тулд Шарын аавыг нь хүртэл алсан талаараа хэлээд Эла гарахаас өмнө төлөвлөгөөний талаар хинт шилж болохыг тушаагаад амжнаа. Тэгээд Эла маань бүртгэлийн номноос олсон газартаа очин Люсиндаг хайсанж бас л байдаггүй ба манай хүн эцэст нь Чарын аюулгүй байдлын төлөө өөрийгөө түүнээс холдох хэрэгтэй гэж шийдэн түүнд ямар ч сонголтгүй болсон тул холбоогоо таслах хэрэгтэйгээ хэлээд салах ёс хийсэн захиа бичин хүргүүлэх болноо. Ингээд уйлсаар явж байх замдаа Исланонтой таарч түүнээс өөрийгөө ордноос холхон том модонд хүлхийг гуйгаад мөн ойгоос одоонор болон үлэмж биетүүдийг цуглуулan ордон руу орж бэнийг олон чарт туслах хэрэгтэй хэлдэг. Исланон тодорхой сайн ойлгоогүй ч түүний үгэнд орон үгэлсээр ойруу явах болноо. Үзэгдэл салхитаж ордонд аль хэдийнэ үдшилэг эхэлсэн байх ба ханхуу маань харийг бүжгэн дөрөн Элагийн талаар асууж байдаг. Харин энэ үед Эла маань шивжлэхийн дагуу авраг модноосоо өөрийн ирэхгүй суларчих гээд байж итэл нөгөө хайгаа тайгаад олддгүй Люсинда хаанаас ч нисээд хүрээд ирдیں۔ Манай хүнч түүнийг хараад баярлан бэлгээ буцааж авахыг түүнээс гуйн шивжлэхээс болоод өөрийнхөө сайн хүнд аимшигтай зүйл хийх гээд байгаа талаараа хэлтэл Люсиндаш татгалзсан миний бэлэг таалагдахгүй байвал өөрөө очроо ол гэж хэлээд хүлээснээс нь бүр суллаад хайчдیں۔ Тэгээд бас болоогүй чам шиг хөөрхөн охин үдшигэн дээр байх хэрэгтэй гэд даашин сүртэл өмсгөөд явуулаадах нөө. Бүр дордуулцдаг наасан те. Ингээд Эла маань Чарло ойртохгүй хичээн юм хумнаас зуралцаар ордонд ороод ирэн шүү дээ. Ханхууч манай хүнээс өөрийнхөө талаар ямар бодолтой байгааг нь хэлхийг хүсснээр Эла түнд хайртай боловч өөрийгөө тохирох нэгэн биш гэдгээ хэлтэл үүнийг сонсон Чар манай хүнийг дагуулan толтой танхимд ороод гэрлэг санал тавьтал Эла жуулсаар ардаа хутгаа барин зогсоостой. Чар харин гайхан түүнд хандан өөртөөгөө хайрыг хүчрхэг бол юугч даваад гарнаа хэмээн хэлдэгч Эла маань шивжлэхийн дагуу хутгаа барин чичирсээр зогсдог. Энэ үедээ манай хүн дуулууртай байх бэлгнээсээ болоод үргэлжил бусдын үгэнд орж хүсээгүй зүйлсээ хүчээр хийдэг байсан талаараа мөн ээжийнхээ хэлсэн чиний дотор байгаа зүйл ямар ч хэднээс илүү хүчтэй хэмээх үгийг санан өөртөөгөө тэмцэн чи одоо дуулууртай байхаа болсон гэж хэлээд хутгаа газар хаян шивжлэгээ эвдэж чадах болноо.
Гэвч Чар түүнийг толинд харж тааран өөрийг нь алах гэж байсанд итгэж ядан зогсож идэл гаднаас Эдгар орж ирээд харуулуудыг дуудан манай хүнд тайлбарлагч боломж олголгүй авч гараад хориулж штэ. Ханхуу маань болсон бүх зүйлийг ойлгож ядан Элагийн араас очиж ярилцах гэтэл Эдгар түүнийг болиулан үлэмж бит болон одоо нарыг ордонлуу дайрах гэж байгаа тул манай хүнийг тэдний төлөвлөгөөний нэг хэсэг байж химэн толгойг нь эргүүлээд энэ хэргийг надад даатгачих гэжээдий. Харин энд Исламын хэсэг одоо нар болон үлэмж битүүдийг цуглуулан ордон руу орох арга бодож байхдаа Бенийг хогийн савнаас олон Элаг аюулд орон хоригдсан байгааг хараад Эдгартаа тэмцэхээр багийнхныгаа зоригжуулж байтал үүнийг нь ойд байсан махчингууд сонсон тэдэнтэй нэгтгэр болдог. Тэгээд тэд хамтдаа тэргэнд нуугдан ордон руу нэвтрээд Элаг амжилттайгаар суулгах ба манай хүн Бенигийн тусламжтай Чарын титмиг Эдгар хордуулж байхыг харан яаралтай ёслол руу явцгаан ханхууд яг титэм гартуулах гэж байхад нь амжиж очин. Гэтэл Эдгар цэргүүдтэй тэднийг байр гэж тушааснаар махчингууд болон үлэмж битүүд ч ёстой нүтгэн нүдэж алгадаж байтал Эдгар дахин тусгай цэргүүдэд дуудан Элаг алхахыг даалгадаг. Манай хүнийг аюулд орсныг харсан ханхууч сэлмээ суглан түүн дээр очиод өөрийг нь алах гэж оролцсон эмэгтэйг аврах гэж байгаадаа итгэж чадахгүй байгаагаа хэлтэл Эла түүнийг алах гээгүй гэдгээ тайлбарлангаа манай хоёрч цэргүүдтэй тултан учраа олох гэж үзээстэй. Харин Бенийг хүндхэн нөхцөл байхыг харсан Менди шидэ ашиглан удаа дараа оролцсны үр дүнд хүн болгож хувиргаснаар ёстой өөрийн улаан гараараа үдэлсэн штэ. Эла маань ханхуутай хандан Эдгар шившлгийг нь мэдчихэд өөрийг нь хөнөөхийг даалгасан болохоор түүнээс холцсон болохоо тайлбарлан Эдгар хаан болохын тулд титмийг нь хордуулсан болохыг хэлтий. Мөн үүнээс гадна аав ах нь аавыг нь хүртэл хөнөөсөн тухай хэлтэл Чарч бүр зочиртон зогсоход нь Эдгарын могоо түүнийг хазах гэж дайрдаг. Ингэснээр Элагийн ярьсан бүхэнж батлагдан хамаг төлөвлөгөөнд бүтлгүүцсэн Эдгар өөрийн бүх атгах санаагаа илчилснээ титмийг зөвхөн өөрийнх нь гэж хэлэн хордуулснаач мартаад аваа зүгээдгтээ. Чарч манай хүнд амийг нь аварсан талархлаа илэрхийлээд үнсэх гэж байтал хайрыг хурж ирэн Элад болохыг тушаахт нь манай хүний шившлэг арилцсан тул юу гэж дахиж энэний үгэнд орох вэ? Харин ч ээжийнхээ зүйлдээ буцаагаад авчих штэ тий. Ингээд ханхуу маань Элад гэрлэх саналаа тавин манай хүн ч энэ удаа зөвшөөрснөөр манай хоёр дуу хууртай хурмаа хийх болноо. Энэ удаагийн бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Хэрвээ таалагдсан бол лайк болон subscribe дарж дэмжээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр бай.